Булган аймгийн Хутаг өндөр суманд эгийн голын усан цахилгаан станцыг барихаар одоогоор дэд бүтцийн ажлыг гүйцэтгэж байна. Энд 315 мегабайт хүчин чадалтай жил дунджаар 606 сая кВт-цаг цахилгаан үйлдвэрлэх усан цахилгаан станц барихаар өнгөрсөн онд Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжилтийг шийдвэрлэсэн. Улмаар өнгөрсөн хугацаанд Францын компанитай хамтран техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусаад одоо дэд бүтцийн ажлыг хийж байна. Тэгэхээр үндсэндээ ажлыг эхлүүлээд нөгөө бааз маазаа бариа тий. Одоо гол энэ нөгөө сэрэн бүрний дээгүүр арах нь хамгийн урт хөр байгаа шүү дээ. Тэрний ажлынхаа юг эхэлсэн байгаа. Эхний 3 одоо тулгуур багныг өргөндөөд цутгалтай хийсэн. Тэгээд нөгөө шөндөө бүр тэр голын хөндө чинь сайн бараг 45 6 хасах бараг 50 өрсөн. Тэгээд тийм нөхцөл нөгөө цутгалтын чанар манд шууд нөлөөлдөг учраас 3 сарын дунд хүртэл төр зогсоодсон байгаа юм. Хавар 3 сарын дунд 3 сарын сүүлээр ерөнхийдөө бүх ажлууд сэргээгээд замын ажил тэн зөвхөн замын ажлаас гадна дэд станц Эрдэнэтээс төслийн талбар хөтлөх бас 72 км гаруй 220 кВт-ийн нөгөө анкертай дамжуулах шугам тавигдана. Энэ ондоо багтааж замын ажил 2 дэд станцын ажлыг хийж дуусгахаар төлөвлөжээ. Дэд бүтцийн хүрээнд хийх бас нэгэн томоохон ажил нь станц барих газрын ойролцоо байрлах Булган аймгийн Хутаг өндөр сумын Хантаа багийн 60 өрхийн 300 орчим хүнийг шилжүүлэх юм. Төслийнхэн 2014 оны 5 дугаар сард анх Хантаа багийн дээгүүр онгоцоор нислэг хийж агаарын зураглал хийжээ. Усан сангийн бүх талбайд 50 см зураглал хийж сан үсгсэн байна. Үндсэндээ түлээний тайрцыг хүртэл деталаар харуулах үз зураглалыг гаргажээ. Улмаар Хантаа багт хідэн айл өрх мал ой байгаа вэ гэдгийг баталгаажуулсан юм байна. Ингээд нүүлгэн шилжүүлэх ажлыг хийх бүх зураглалаа нарийн гаргажээ. Хантаа багийн хувьд бид нэр шинэ байршилгээд Америкийн ингэр гэж газар одоогийн байгаа газар нь 4 км байгаа. Яг одоо шинээр үүсэх нуурын иргэдээр болохоор нөгөөх хуучин байрлал нь живээд яг шинэ байрлал нь яг ингээд нуурын хөвөнд байхаар тэгж газрын өөрсдөр нь сонгуулад аймгийн иргэдийн хурлаар тэрийг зөвшөөрүүлээд ингээд бүх шийдвэр нь гараад тэгээд тэр талбай дээр бид нэр инженерийн хот үүсгэн байгуулах инженерийн судалгаа хийх гэж байна. Тэгээд тэрэн дээр үндэслээд хотыг байгуулах барилга архитектурын зургийг гаргаад хаана нэмлэг, хаана цэцэрлэг, хаана одоо юунууд байх бүх зургийг гаргуулаад тэр дандаа манай төсөл санхүүжүүлээ. Мөн энэ хугацаанд түүх дурсгал археологийн олдуурыг авран хамгаалах ажлыг ч гүйцэтгэжээ. 2007 онд эгийн голын төслийг улсын хурлд эргүүлэн татсан нэг шалтгаан нь археологийн дурсгал түүх соёлын судалгаа байсан юм. Тиймээс энэ удаад анхнаасаа археолог түүх дурсгалын асуудалд болгоомжтой хандсан гэдгийг төслийнхэн дурджуулаа. Эгийн голын хүндийдэх 260 гаруй дурсгалыг авран хамгаалжээ. Эгийн голын станц ашиглалтанд орвол 1.4 центийн өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэх юм. Өнөөдөр дулааны станцын эрчим хүчний үнэ 5.3 цент байгаатай харьцуулахад 5 дахин хямд эрчим хүчийг борлуулна гэсэн үг байна. Дээрээс нь ямар ч мөнгөөр үнэлэгдэшгүй хөвсгөл нуурын гүн цэнгэг усны нөөц. Монголын хүн амаа 5 сая гэж бодоход ойрын 50-аас 60 жил ундны усаар гачигдуулахгүй. Ихэр бодоход 100 жилийн нөөц бий болно хэмээн албаныхан тайлбарлаж байна.